За 2012 оны снукерийн улсын аварга шалралт тэмцээний тоглолтын хэсгээс харж байна. За энэ тэмцээнд 60-аад тоглогч орсноос одоо 8 тамирчин тоглогч шалгарч үлдээд байгаа. 8 шалгарч үлдсэн тоглогчдын дотроос одоо хаш учир дордсэр нарын тоглолтыг үзүүлж байна. Дордсэр нэлээд хэцүү байрлалаас хоолны улааны амжилттай цогж аваад богшарыг дондор цэнхрийн ард ирээд 6 оноо авчлаа. Дахиад цаашаа үргэлжлэл явах боломж нь байна. Дондор за улаан цэгэр улаан шар 9 оноо. За боломжийн цэнхрийг болонд яг морины тусамжтайгаа тэгээд тоглох боломжтой гайгүй тэмч хэцүү биш. За дорцор цэнхрийг л авъя гэдэг нааш нь бохыг чанга цогж нааш нь тарцсан улаанууд дээр авчирч давталгаанаа өргөжлүүлэх гэсэн бодлогоогоор л зүгээр л авж яана цэнхрийг. Гэтэл өөртөө нуулт снукер хийжээ. За тэгээд нуугдсан байдлаас ингээ онсон. Ингээ өрсөлдөгч хаш учиртай довтлох боломжийг олголоо. За их сайхан цогцолтын хүчийг эйтайхан сайхан тааруулж зөөлхөн тоглож байна. Гэтэл бас тийм их болон аятайхан боломжтой улаан байгаагүй бол та нэлээд эвгүй хэрчээтэй улааныг ширүүн хэрчижээж давталгаан цаашаа өргөлж байна. За бор дээрээс за таталт хүч нь арай багатжээ. Энэ зүүн талд байгаа улааныг зүүн болонд хэрчих бодолтой байсан баг. Гэтэл одоо цэнхрээс ил гарч зогсож чадсангүй. Цогцолтын хүч арай дутагдсан байна. Одоо тэгэхээр барай сефти хийхээс аргагүй болсон. За хижир улаан шарын нэмгэн оноод энэ тэрний баруун талаар нь 2 бордноос тойруулаад улаанаас цаашаа аваач. Бухаа цаашаа аваачих ийм сефти хийх гэсэн боловч одоо зузаад болоод бухаа болонд унагцсан. Гэтэл унсан бухыг авч тавиад зогсон мөртөд дайцруу их муу барай хийж бүр 50-оор дахин 2 дахь удаагийн давтлах боломжийг одоо хашаашрт олгожээ.
За одоо хоёр тоглоомынхаа тоглоомнуудыг бол алдахгүй сайн давтлаа гэж бодож байгаа бах. Шийдвэр. Тэгээ бас саяны улаан дээрээс буг нь хартаа мөргөлдөөд бас их санснаар нь явж өгсөнгүү. Дахиад л Сэвити одоо барай хийхээс болсон байна. Тоглох шагнал байхгүй. За хар дээрээс буг их цааш нь хол тавьсан. Одоо бугшаарыг одоо улаанаас сайжрах хол цогцод одоо өсөлтөчтэй хүндрэлтэй байхад тэгж л бодож барай цогцолтуудыг хийх хэрэгтэй байна. Хөрцөрөнгийн саяны зогсон цогцолтын хөгжил их сайхан таавлаа. Бугшаар бараг дээд бортонд бараг наалд зогссон байна л та. Тэгээ ингэж зогсоосон байдлаас бол өсөлтөгч ямар нэгэн давталгааны эхлүүлэхэд одоо төвхтэй хэцүү байдаг. За тэр хажуучраа хамгийн зүүн талд байсан улааныг нэмгэн тоглож болонлоо нэмгэн тоглож барай цогцолт хийх гэсэн боловч зөрөөд бугшаар нь буцахтаа өөр улааныг шүргээд яг амжилттай тэгээд азтай гарах юм уу барай бол зогссон. Тэн дээрээс дайдсрын харин барай цогцолт их муу хийлээ. Олон улаантай мөргөлдүүлээд бугшаарыг энд нь улаануудын донд үлдээнэ гэдэг чинь одоо маш осолтой. Хажижруу дотлогоо эхлүүлээд явж гин сая бол одоо арай хэцсэн баха. Уран цэнхэр дээр цэнхрийг дундуур тоглохоор тэгж байрлал зогссон илүү өвтэй юм байсан баха хурдан. Гэхдээ дотлогооныг алдахгүй үргэлжлүүлэх боломж юм байна. За дондор цэнхэр татаа дараагийн улаан дээр их сайхан гарлаа. Баг зэргийн цаашаа хагараад бол төлхөөд цэнхэр дээр. За хагараа баг байгаагүй юм шиг байна. Цэнхэр дээрээс буцааш явах болчлаа. Тэгэхээр цэнхрээ тоглохгүй яа нэг угаасаа яа нэг гэж тооцоолж бодсон байж болох юм. Цэнхрээ толгоор шийдлээ. Цэнхэр шаарыг одоо цаашаа хагараа тавихад болохоор нэлээ ур чадвар шаардж ийж тэр 3 жижиг шаарыг аль нэг мөргүүлэхгүйгээр нааш нэг. За бугшаар шартаа мөргөлдөд хол зогссон байсан бол холын цэглэлийг амжилттай хийж тоглоомоо үргэлжлүүлсээр байна.
За онооны зүг рүү онооны зүг рүү 37 гэж хэлсэн. Ширээн дээр 35 гэсэн хойж авчихсан. За наашаа дундын бас амжилттай татаад шууруу цоглолтын хүч яг таарч ягааны ард. Ягаан дундуур тоглоход үрж яг шарлуу явах хагараатай хаагаан тоочин стартаад шарыг алдчихлаа. За онооны зүг рүү 44 оны зүгтэй. 44 оны зүгтэй. Чисэн ширээн дээр 27. За тэр энэ ойлгомжтой. Тэгээ хоо дөрсөрөн хааштай хожигдсан нуугатч нэмэгүй олон нуугаач чадахгүй юм чинь зүгээр ширээн дээр байгаа 6 шарыг нэг давталгаанаар зургуулгын оруулчих гэж ингэж захиж эхэлж байна. За цэнгэр дээр нэлийн ширүүн байж наанаас ягаан руу цааш авсан энэ хэцүү. За хатжээ. За ингэж тоослаа.